сайхан чиний гандах илэгдэх хоёр сартай шөнийн чин чимээнд зангирах цагаан аялгуу намайг ойрхон болгосон. Нутаг усны минь хаяа зүйтэй түмэн нуур тойрмын чин ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосон. Азийн тэнгэртэй гэгэн Монгол минь ээ. За миний хувьд байж тээ би бол ер нь бол энэ Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг хуучин Найрамдлын орон гэдэг тэрний уугуул хүүхэд мах урдлагын орой дээр одоо өстө мандаж байсан үе тэнд төрж өссөн намайг үйл сувагт авир мэдээ эртнэр идэг. Үндсэндээ бол миний мэргэжил бол сэтгүүлч, найруулагч, оператор, телевиз киноны. Тэгээд дээрээс нь бас төрийн удирдлагаар магистр хамгаалсан. Сүүлд бас нэг академич цол хамгаалсан ийм мэргэжилтэй. Би бол одоо энэ нийслэл маахур толгой дээр хар багасаа төрснөөсөө хойш энэ Найрамдлын орон Баянзүрх дүүргээр хүмүүжлээ. Тэр газарт маань их гоё газар байдаг. Юу нь гоё вэ гэхээр тэнд бидний үзэх дуртай бүх киног хийдэг байсан. Монгол кино үйлдвэр гэж. Тэр том байгууллагад тэнд одоо хүртэл байдаг. Тэнд үе үеийн одоо улсуудын танилцах дуртай, уулзах дуртай, үгийн сонсох дуртай, үе үеийн сайхан жүжигчид, уран бүтээлчид, найруулагчид одоо бүх төрлийн одоо кинон дээр ажиллах ёстой бүх уран бүтээлч, артлын албаны ажилчид хүртэл тэнд оршин тогтнож олон жилийн түүхийг бичсэн. Монгол кино 70-80 он жилийн түүхч тэр бүх тохиолдолд тэр манай Найрамдлын оройд л байсан. Тэнд одоо бүх алдартай жүжиг өвгөн болгон тэгж ярьдаг. Энэ тайзан дээр байгаа энэ сайхан жүжигчтэй нэг уулзаад зураг авах юмсан гэдэг байсан бол би тэр кино үйлдвэр дотор ч хүмүүжлээ. Яг тэдний чинь өврийн дамжиж тэднээс чинь бүр алим авч идэж тэднэрт эрхэлж тэднэртэй санал бодлоо хуваалцаж одоо өнөө хүртэл тэгж л явж байна. Зөв үзэл, зөв сэтгэл гэдэг зүйл боловсрлоос олж авах мэдлэгээс илүүтэйг хүний зүрхэнд торниж байдаг ер бусын зүйл гэж хэлж болмоор. Энэ мэдээллээ чагнаж чадсан хүмбэр өөрийн хийх зүйлээ тодорхойлж илүү амжилттай алхаж байна уу даа гэх бодол хаяа төрдөг юм. Хэлд орж хөлд орсноос хойш кино үйлдвэр гэх том айлтай яагаад ч юм холбогдож Монгол кино урлагийн томчуудын өвөр дээр нь тогдож өсчээ. Би ер нь бол биш тийм. Миний аав чинь өөрөө Монгол кино үйлдвэрт ажилладаг байсан. Энэ нь бол одоо үе үеийн уран бүтээлчид бүгд амтахгүй. Одоо зүгээр үзэгчид ч гэсэн амтахгүй. Монгол кино гэдэг нэг том ногоон машин байдаг гэсэн шүү дээ. Нэх бөөрөн дээр том хоёр талтай бичгтэй Монгол кино гэвчсэн том Урал 375, хойд мотор нь ЯМЗ 238-гийн мотороор гэрэл гаргадаг, цахилгаан гаргаж. Нөгөө кино хийхийн тулд чинь том хуучин тэр үе чи одоо 90-ад оноос өмнө бол дандаа тэр машин явж ямар л кино Монгол улсад хийгдэнэ үү? Одоо баримт киноч дээр уран сайхны кинонд ч ганцхан тэр машин л явдаг байсан. Тийм болохоор тэр хүнийг би аль мэдээ орсон цагаас хойш 3 настайгаас хойш тэр том машин дотор, ногоон машин дотор би миний бага нас өнгөрсөн. Сургуульд орсон ч гэсэн сургуулийн амралтаар дандаа л тэр машины кабинд явж байна. Тэр машины кабин дотор тэр машины хойдлын моторт хоолоо хийж идэн тэгээд тэр машин аль кино ямар кино хийж ин тэр киноны натурын талбай дээр очиод би дагаал гүйжилээ. Тэгээд тэнд ажиллаж байгаа бүх улсуудтай би одоо ойр дотн танил хамгийн анх 3 настай явжсэн киног бол Бушуугийн үлгэр байна. Бушуугийн үлгэр дээр би хамгийн анх очиж энэ тэрэлжид авч ирсэн. Тэгэхэд би Бунтургаан кино шүү дээ. Тэгэхэд би бас л тэнд гүйж явлаа. Тэгээд бага наснаас тэгэж гүйж яваад олон ч киноны массовкнд орсон. Массовк гэж олон хэсэгт орсон. Одоо зарим нь ил гарах үе байна. Ингээд тод ингээд автсан группний халаан хүмүүс сэрэдний халаан байна. Зарим нь ерөнхийдөө ингээд олонний дунд суудсан юм офши халаан дээр хүртэл. Одоо би эргээд зарим кинонуудыг гаргахлаа өөрийгөө харахлаа гоё дээ. Одоо миний ээж аавч гэсэн кинон дээр харагдаж дээ. Ер нь бол кино 100 жилийн түүхтэй, 100 битгий хэл жилийн түүхтэй гэдэг бол үний яг тухайн үеийнхээ одоо ёс заншил, арга барил, тухайн үеийн улсуудын үг хэллэг бүх юмыг л авч үлдэж цаашид уламжилдаг. Одоо хүртэл бид нар энэ хүүхнүүдээ кино үзэх дуртай л байна. Тэр кинон дээр гарч байгаа тэр үг,
тэр жүжигчдийн тоглосон ур чадвараас илүүтэйгээр тэр үеийн өв соёл, тэр үеийн байсан одоо орон сууц ч гэдэг юм уу, тавилга эдэлж ийсэн юм, өмсчээсэн хувцас тэр бүгдийг одоо бид нэр хараад эргээд тэр үед чинь тийм байсан. Тийм кино гэдэг юм байгаагүйсэн бид тэр үед ямар байсныг зүгээр ам дамжаал бивнээсээ сонсноо гэхээс биш. Одоо бид нэг 13 дугаар зууны үед ийм хувцас өмсчээсэн ингээд нэг гар зураг гаргадаг шиг л тийм л хэмжээнд очих байсан. Тэгэхэд аз болж кино гэдэг юм үүсэн байгуулалт бий болсноос хойш бүх юм бодитоор өнгөтөр барих юмтай, үзэх юмтай, харагдах юмтай гарав. Азийн тэнгэртэй гэгэн Монгол минь. Энэ нь бол 1-ээс 5 дугаар анги хүртэл яг вэ зүгээр кино урлаг морлог гэж бодож байгаа. Гард магна гэдэг бүхий тухай кино байдаг шүү дээ. Бонтгорын киноос тэнд бас энэ Төв аймгийн Баян чанманд авсан 72-ын. Тэгэхэд бас тэнд очиод тэр кинонд очиод оролцоо явж байхдаа бас бүх барилддаг юм лээ гэж бодсон юм. Тэгээ амгаа заа энэ тэр тэнд чинь бас нэг бүхчүүл бүгд ерөөсөө л Монголын одоо алдартай бүх салбарын улсууд ерөөсөө кино телевизээр дамждаггүй хүн гэж байхгүй. Тэр улсуудтай бас тэгээ сайхан танилцаад гар хөлөө барилцаад тэднэртэй эрх үедээ тэднээс хатуу үг сонсох үедээ сонсоод тэгэл явдаг байсан. Тэгээд тэр үед яг үдэ хүүхдэл юм чинь тэр олон хүүхдүүд яваад барилдаад хүүхдүүдийн нэг барилдж байгаа хэсэг мэсэг байдаг шүү. Одоо тэнд бас би нэг барилдаад зогсчлээд тэгээ нэг барилдмаар санагдаад тэгээд явж исэн. Тэгээд сүүлд нэг 6 дугаар ангид ороод ирсэн чинь залуу техникчтэй ордон гэж пионерын ордон залуу техникчтэй ордон хүүхдийн урлан бүтээх одоо байж тээ. Энд чи одоо бид нар хичээлийн бус цагаараа бүх хүүхдүүд дугууланд хамрагддаг байсан шүү дээ. Тэгэхэд би залуу техникчтэй ордны кино сонирхчдын дугууланд орж намайг анх манай ээж хөтөлж аваач өгөөд ган төмөргээд манай кино үйлдвэрт байсан бас хими лаборатори инженерээр ажиллаж исэн. Тэр хүн энэ сүүлдний залуу техникчтэй ордны кино лабораторийн одоо багшаар нь эрхлэгчээр нь ажиллаад Дорж гэдэг захирал байсан. Тэгээд тэнд үржээ би тэнд 9 сард ирж байгаа. Тэгээд ийм жижиг 16 мм-ийн анх зүгээр ингэ фото 35-ын фото хэлсэн дээр фото ихлээр авч сурж байгаа. Одоо ингээд энэ модыг хаанаас нь авбал сүүдэр нь хаанаас буух үү те. Энэ сүүдэр ингээд одоо цаанаас нартаа авбал ямар харагдах вэ? Тэгэл энэ тентхийн хөшөө ерөөсөө амьд дүрс нэг ч аваагүй хүн дүрс аваагүй. Тэгээд зүгээр байгалийн тийм дүрс хөшөөний дүрснүүд аваад за чиний хэр их зураг уран фото зураг авч чадах нь үү те. Тэгээд тэрийг тайлбарлах хэрэгтэй. Натюрморт гэж юу байдаг юм те. Харцгаан зургаар аваад сүүдэр нь яаж энэ ямар гэрэлттэй сүүдэртэй байсан гэсэн тэгсийг. Тэгээд шалгалт аваад тэгээд тэр нь тэнцээд тэгээд тэр кино сонирхчийн дугууланд ороод 10 төгсдөл яваад 8 төгсөхдөө мөнгөн медальтай төгсөөд 10 төгсөхдөө би алтан медальтай төгсөөд тэгээд киноны сургууль хойно Вигихт кино урлагийн дэд сургууль шалгалт өгөхөөр болоод кино үйлдвэрт очиж шалгалтанд орсон юм. Одоо энэ гэрэл зурагчин инхт Баттайван гэдэг нь шүү дээ. Тэр залуу өөчин шижрээ нэлээд олоолаа шалгалтанд орсон юм аас. Тэгээд яг хөтэ нөгөө зарим нь нөгөө кино үйлдвэртээ ажиллаж исэн усууд шүү дээ. Ажиллаад тэндээ хөдөлмөрлж исэн. Тэгээд нөгөө жил болгон шалгалтанд ордог. Тэгээд тэндээсээ шалгараад 2 хүн явсан юм. Тэгээд хин Гисэржогийн марш гэдэг одоо та бидний аягүй сайн мэддэг. Аягүй сайн оператор тэр хүн маань намайг одоо шаваараа бас батлан дааж аваад Батбулга гэдэг бас нэг сайн оператор байсан хөгшин тий. Одоо хүртэл хийсэн кинонууд нь зөндөө аягүй кино үйлдвэрийн энэ Монгол киноны ер нь хойно сургууль төгссөн ирсэн шилдэг операторуудын нэг шиг бас хин маш их энэ Батбулга багш тий. Бид нар бүгд би яагаад маш юмны багш л да. Илүү их дотоо ойрхон байдаг болох дээр би ахаад гэж ярьдаг. Тэгж хүндэлж явдаг. Одоо ч гэсэн тэгж бодож явдаг. Тэгээ тэр хүмүүс хамгийн анх хин жигжиг сүрэн найруулагчийн Бүлээн нурам гэдэг уран сайхны кино та бүгдээрээ мэдж байгаа. Тэр кинонд ерөнхий оператор маш их яваад би ассистент оператор техникчээр ажилласан. Гэрлийн техникчид инх төвшин гэдэг одоо энэ кино урлагийн дэд сургуулийн гэрлийн техникийн багш лаборант гэдэг нэг ах байсан бас одоо ч гэсэн байгаа л да. Тэр үед мэдээж бүгд надаас ахад байсан. Их сайхан ажилласан. Тэгээд 90 онд Бүлээн нурам гэдэг уран сайхны кинонд яваад тэрнээс хойш бараг 15 6 уран сайхны кинонд 2 дугаар оператор, ассистент оператор, техникчээр ажилласан. Баримтад нэг 2 3 киног би дааж зургийг авсан. Тэгээд сүүлд нь
одоо зах зээлд ороод 96 онд илүү 97 онд илүү бөөнөр нь кино өдөрчнөг хөвчлөлт очиод тэгээд бөөнөр нь халсан. Тэгээд тэр нөгөө нэг миний гадагшаа сургуульд явах мөгч өөлөм юу ёстой нөгөө нөөлөө замдаа ороод Монголд ч нөгөө хувийн сургууль байгуулагдаад Бэрсгээ кино урлагийн утга зохиолын дэд сургууль гэдэг гомсрын захирал зохион байгуулаад тэр чинь бас цэргийн хүн байсан юм шүү дээ бэлтгэл хурандаа. Тэгээд бас сэтгүүлч тэр нөхөр байгуулаад тэгээ манай киноны лидер багш нар бүгд багшлаад усууд тэгээ маш их зөө одоо ярих бамруушаа одоо уучлаарай нөгөө бамрууш гэдэг нь шүү дээ. Чи энэ сургуульд одоо сурч төгсөө тэхгүй бол одоо өөр гадагшаа сургуулиуд явах байх болсон гэд тэдний сэтгүүлч операторын ангид орж сураад цэрэн багш тэгээд одоо энэ операторууд бол бүгд битэл телевиз киноных одоо бүгд мэдчихэ цэрэн багш гэдэг агуу оператор байлаа. Монголын нийт уран бүтээл үзэгчд гэсэн мэдж байгаа. Тэр хүн ордог байлаа, шарав дөрж байгаа ордог байлаа. Одоо шарваа багш гэдэг шүү дээ. Төрийн сойхолц гавьяат Мандахай Чингис хааны киноны зургийг явуулсан тэр Балжинын багш найруулагч тэр бүгд тэнд бэрст хичээл орж ирсэн. Тэгээд тэр томчуулын бүгдийн гарыг дамжлаа. Тэгээд сэтгүүлч тэр сайхан сэтгүүлч оператор найруулагч гэдэг юм хэрэгжлийг эзэмшиж урлагийн тогоонд улам илүү их ирч хүчтэй орж ирсэн. Тэгээд зах зээлд ороод Яхуд кино үлдрэс чинь баг 50 одоо над тушаал нь байд юм аа. Надтай яг нэг өдөр халагдсан 50-д 60 хүн байд. Бүгд нэг л тушаалаар. Навангоо даргамс, навангоо гар үсгтэй. Бүгдийн чөлөөт уран бүтээлчийг халтсан сайхан гоё нэр зөөж өгöd. Тэгээ бүгд үндсэндээ одоо нэг гудамжинд гарах нь хайшин мэдээж бүгд чөлөөлөгдөөд. Тэгтэл хүн л юм хойно бүгд мөр мөрөө хөөгөл ажиллаа хийгээл ер нь бол тэгтээ энэ чиглэлээс хазаахгүйгээр яг энэ чиглэлээр ажиллаж исэн чиглэлээр ажиллаж мөнгө олж ирсэн. Амьдарч ирсэн. Одоо ч тэгж амьдарч явж байна. Энэ урлагийн энэ том тогоонд байсан улсууд хизээч энэ уран бүтээлээс хазааж чаддаг. Хизээч энэ уран бүтээл нь өөрийн хоосоо онолдог. Энэ том тогоо хизээч тэр хүн өөрөө тэр тогоонд чанагдж байсан нэлээд сайн чанагдсанд бол тэр тогоо мөнхийн насныхын хоолыг олж өгдөг. Хизээч тэр хүн хоосоо онохгүй. Урлагийн том тогоонд байсан хүмүүс хаашаач хазааж чаддаггүй. Уран бүтээлч хүмүүсийг урлаг хизээж хоосон хоногддоггүй. Тоос ч өмнө би энэ Монгол Улсын их сургууль гэж байна шүү дээ. Тэр чинь анх монгол хэлний танхим нь хажуудаа телевизийн институттэй болсон. Болмоор байна гэдэг саналыг гал бадрахтай огтор тавьсан. Тэгээ Хатанбаатар багш байж нөгөө ээжтэй загтлын бичгэнсэн гэдэг агуу зохиолыг тэр үед л мандж ийсэн зохиолчтой. Тэрийг бичижсэн Хатанбаатар зохиолч бас надад санал тавиад би Эрдэнэ уулган гавьяаттай цуг бас нэг уран бүтээл хийж ийсэн юм аа. Нэг учиртай уран толгой дуурайр кино хийсэн шүү дээ. Тэрний бас операторыг нь явуулж дуусаад тэгээд гэртээ чөлөөтэй байж байгаа. Эрдэнэ уулган гавьяат бас нэг Хатанбаатар зохиолчтой уулзчаад манай энийг бамруушиг аваад ажиллуулаа. Наад чинь одоо телевизийн одоо тэр тоног төхөөрөмж ямар тоног төхөөрөмж байвал дээр үү те яавал ийвэл хаанаас юу захиалж авах вэ нэрэ гэдэг бүх асуудлыг мэдэх болохгүй энэ хүнээс бас юу саналыг ав гэж хэлсэн юм билээ. Тэгээ Хатанбаатар зохиолчтой би уулзаад битээр их сургуулийн 2 дуурайны 2 давхрт өрөөнд нь уулзаад яриад тэгээ Галбаатар доктортой уулзаад за тэгээд би авиа гэдэг студийг байгуулж өгсөн. Тэгээд их сургуулийн авиа студийг байгуулад 1 жил гарам ажиллаад дараа нь нөгөө богдод тоглолтог цогаах байна шүү дээ. Тэр цогаах бас нэг өдөр бас надад хэлээд би Алтай авиа хоёртой ярьчлаа. Бамруушаа энэ 25 дугаар сувг телевиз байгуулагдаж байгаа. Чи тэнд орж оператороор ажиллаач гэж хэлээ. Тэгээд 25 дугаар сувг телевизийн хамгийн анхны уран бүтээлчдийн бас нэг болж орж ирсэн. Тэгээд тэр орж ирсэн жилдээ 97 оны нөгөө телевизийн тайз урлагийн шилдэг шалгаруулах гоо марш гэдэг юу явдаг гэсэн тийм шалгаруулалт явдаг гэсэн. Тэрний хамгийн анхны шагналын хувийн телевизийн хувьд 25 дугаар телевизийн хувьд ч гэсэн анхных нь миний хувьд ч гэсэн бас телевизийн одоо видео камер барьж гүйжсэн хамгийн анхных нь бичээс ийм жижиг бичээс нөгөө том ийм 9700 байлаа шүү дээ. Тэрүүгээр авсан нэвтрүүлэг 20 нас хүрсэн гээд Прүним редактораар нь ажилласан, инх туяа найруулагчаар нь ажилласан, дууны найруулагчаар, наран туяа ажилласан, оператораар нь би ажилласан.
Тэгээ айгүй олон хүн байна. Бас юу текстийг уншсан, инх жаргал уншсан гэдэг. Ингээд Батцог уншсан, хин Чимгээ бас уншсан, нэлээд олуулаа уншсан. Тэгээ тэр гоо марл нэвтрүүлэгт хамгийн анхны телевизийн шилдэг нэвтрүүлэг шагналыг авчирч гисэн. 25-ын бас хамгийн анхны шагнал. Бидний хувьд ч бас хамгийн анхны том шагнал. Дүүрийн театрын тайзан дээр гараад бөөнөрөө зогсоо тэр шагналыг авах үнэхээр гоё байлаа. Бахархч байлаа. Ингээд гоо марлаа барээ зогсож ийн гэдэг ямар гоё бахархалтай, ямар гоё тий огшмоор ямар сайхан байсан. Азийн тэнгэртэй гэгэн Монгол нэ. Ингээд эргэл хараад байхад түүх өөрөө бүр гоё тий. Тэгэхдээ энэ олон одоо урлыг телевизийн тогоонд чанагдж тий явж исэн үе маань одоо эргээд харахад одоо намайг битгий хэл надтай хамт уран бүтээл хийж исэн бүх хүнийг биднээр дамжуулаад үзэгч төрөж исэн тэр нэвтрүүлгээр тэрийг үзэжсэн харж исэн сонсож исэн үзэгч бүхэн илүү их юмыг сурч авсан байна. Илүү их юмыг мэдж авсан байна. Одоо эргээд тэрийг зөв юмыг аваад амьдралдаа хэрэгжүүлээ явж байгаа юмсаа зөндөө л шүү дээ. Тэгээ бид нар ч гэсэн өөрсдөө хийсэн уран бүтээлээсээ эргээд өөрсдөө сурамж авдаг шүү дээ. Эргээд өөрсдөө тэр хийсэн уран бүтээлээрээ эргээд амьдрдаг шүү дээ. Тийм болохоор энэ бол нэг уран бүтээлч хүн байна гэдэг бол суур юм. Гоё юм. Галын ширэгтэй гэгэн Монгол, газрын хүүстэй гэгэн Монгол, тэнгэрийн Монгол, тэнхээ түмний үр удам гэгэн Монгол. Хүн одоо нэг тогоонд санагдаад байгаад иж бас болтгоо шүү. Би бол айгүй олон үндсэндээ бол би өөрийгөө одоо тодорхойлоход бол гурван тогоонд санагдсан гэж боддгийг. Эхний тогоо нь бол урлагийн тогоо. Урлаг телевизийн тий тогоо. Хоёр дахь тогоо нь бол улс төрийн тогоонд санагдлаа. Гурав дахь тогоо нь бол бас Монгол улсын одоо төсвийг одоо бүрдүүлэхэд тодорхой хувь нэмээр оруулдаг төсвийн одоо 60 70% бүрдүүлэх татврын ерхий газар ажиллаж байлаа. Татврын ерхий газрын олон нийтэд харилцах албанд ажиллаж байлаа. Би анх татврын ерхий газар би 2010 онд ажилд ороход бол татврын ерхий газар бол нээлттэй газар биш ээ. Бүх юмыг ил гаргаж ярьдаг одоо олон нийтэд мэдээлдэг газар биш ээ гэдэг байсан. Тэгээ би тэдний хэвлэлийн албанаар очичоод татврын ерхий газрыг бол олон нийтэд одоо татвар төлөгчдөө илүү их төлөхөө ойрхон ажиллуулж чадсан гэж би өөрөө. Яагаад гэвэл татврын байгууллагын хийж байгаа үйл ажиллагааг татвар төлөгчдөө илүү их сурчлах тал дээр илүү анхаарч ажилласан. Мөн татвар төлөгчдөө татврын байгууллагад урамшуулах тал дээр бас тэ анхаарал тавьж ажиллаж энийг би өөрөө хийж юутай хийсэн гэж тухайн үе бодож би санаад ирсэн. Тэгээд дээрээс хэвлэл мэдээлэл олон нийтийн байгууллагууд телевизийн сайтууд надтай хамтарч ажиллаж энэ нөөгийн энэ төвшөнд авчирч гисэн болохоор татврын байгууллага илүү их одоо татвар төлөгчдөйгөө ил тод харьцдаг тийм. Тэгээд ч хуучин бол одоо 2000 он 2000-аас за тэгээд энэ бол татврын байгууллагын үйл ажиллагаа ил тод үзэгчдийг ил байж татвраас ярьж татврын байцаагч байна. Та энэ аж ахуйн нэгжийнхээ тайлан тооцоог өгөөч гэхэд хүн бол арзааж яадаг. Одоо бол тийм хүн шүү дээ. Татвраас ярьж тэгээд би тайлангаа гараа за ах нэг чинь тий би энд явж тэнд явж хөдөө явж ингэ чинь яаж болох вэ? Яах вэ? Яаж хийх вэ? Цахимаар өгч болно. Ингэн тэг нөгөөдөл нь бүр илүү харьцааны соёл бас их сайжирсан тий. Энэ тал дээр хэвлэлийн ажилтны хувьд бол илүү их том үүрэг гүйцэтгэж өгсөн. Мөн тэгээд 2011 онд Монгол улсын төсвөд хамгийн анх нэг их 80 төгрөгийг Монгол улсын татрын албанд оруулж чадчихсан хамгийн анх. Одоо бол нэлээдгүй их 80 төгрөг оруулсан шүү дээ. Ер нь бол Монгол улсын төсвөд хамгийн анх бол нэг их 80 төгрөг гэдэг бүрдүүлэлт бол айгүй чамгаас их том амжилт байсан. Тэр амжилтыг бүрдүүлж өгсөн доод одоо суур нь бол мөн хэвлэл мэдээллийн хэсэг нь бол хэвлэл мэдээллийн ажилтнууд байсан байна.
бүх юмыг ингэ сурчилж бүх сүлжээг нь ажиллаж чадсан тий. Одоо татврын байгууллагад шинжилэл хийгдэл тэрийг олон нийтэд таниулж чадсан. Тий. Тэрийг олон татвар төлөгчд нь хүргэж үзүүлж чадчихсан. Татвар төлөгчд зориулаад сургалт явуулдаг байсан. Тий. Нэвтрүүлэг хийдэг байсан. Реклам хийдэг байсан. Тэгээд татвар төлөгчдөд зориулаад урамшууллын маягийн арга хэмжээнүүдээ авч хэлж чаддаг байсан. Одоо ч гэсэн үргэлжлэл явж байна. Одоо энэ нөтөөсгээд ингээд тий нөтийн 2 үеийг буцаагаад татвар төлөгчдөд олгож ийм гэдэг бас л суурийг бид нар тавиад өгсөн, бие тавиад өгсөн. Тэр бол бас л том амжилт гэж би бодож байна. Тэгээд ер нь бол энэ мэтээр ажиллаж исэн салбар болгондоо би тухайн үеийн удирдлагуудтайгаа хамтарч ажиллаж шинжил хийж чадж ирсэн. Тэр шинжилгээ олон нийтэд таниулж чадчихсан тий хүргэж чадчихсан болохоор тухайн салбар болгондоо би тэргүүний байсан юм болов уу гэж өөрийгөө бодож явдیں۔ Тэр нь ч одоо нөгөө нэг одоо баттах үүднээс салбар болгоны тэргүүнийг одоо тухайн сайд ч вэ нүү дарга вэ нүү тий тэр хүнээс авч ийсэн да би талархаж баярлж л явдیں۔ Энэ бол бас л миний одоо гэгэн Монгол улсыг төлөвшин төхнүүлэхэд одоо миний оруулж байгаа бас л нэг хувь нэмрэл гэж бодож явдیں шүү дээ. Тэрээр сэтгүүлч, оператор гэдэг мэрэгжилээс гадна олон төрлийн зүйлд өөрийгөө сорих дуртай нэгэн ажээ. Тэрээр кино урлаг, хэвлэл мэдээллийн салбараас гадна өөр олон салбарын тэргүүнээр шалгаж явсан байна. Тухайлбал боловсролын тэргүүний ажилтан, санхүү банкны тэргүүний ажилтан, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, алтан гадас одон зэрэг медаль шагналуудаар шагнуулж байсан байна. Залуу байсан үед цаг завгүй зөвхөн уран бүтээл бодож за одоо баг намайг тэгээд хэлвэл зарим нь шоолох байлгүй дээ. Гэртээ харьцаад орой унтахтай хүртэл хоолоо идээ сууж явахтай хүртэл за би маргааш тэр нэвтрүүлгийн зургийг ингэж авах юм шүү. Тэр нэвтрүүлгийн монтажийг ингэж хийх шүү. Тэр хүнээр ийм л яриулах ёстой шүү би гэж бүр бодож тэгж хондог байж. Бүр ингэж өвчлцсөн байлаа нэг хэсэг. Тэгээ би сүүлд нь өөрөө бас тэгж өвчлсөний бурууч гэж байхгүй. Тэгж өвчлснөөрөө үзэгчдэд бид нар хамгийн сайн нэвтрүүлгийг хүргэж чаддаг гэсэн. Үзэгчдийн хүсэж исэн юм одоо үзэгчдийн алдчихсан алдаагийн эргүүлээ та ийм дээр алдчих шүү. Энийг алдах хэрэг байхгүй шүү. Ийм байдгийн юм биш тэгээд уран сайхны аргаар, телевизийн аргаар, киноны аргаар тэгж хүргэж өгч чадчихсан. Тэрэндээ бахархдаг юм. Би одоо бол эзэж би харамсахгүй. Яг хөө тэр үедээ угаасаа одоо хүн болгоно тэгж ярьдаг. Ер нь бол бурхан байхгүй нэг гэж бол байхгүй байгаа. Тэгээд бурханы заасан замаар явлаа л гэж хүн болгон ярьдаг. Гэхдээ ер нь бол би бурханы заасан зам гэхээсээ илүү би тэр олон нэвтрүүлэг, тэр олон кино, тэр олон баримт кинонуудаараа 2 сая гаруй тий 2 сая хүн амыг одоо өнөөдрийн түвшинд хөтлөж чадсан. Хүргэж чадсан. Тий ер нь бол байнгын найзууд зөндөө байна. Ер нь бол уран бүтээлч найзууд бол хаанч бие биенээ орхихгүй, найзлан сайн уу муу юу бүх тохиолдолд бие биендээ туслан, уулзсан, харьцсан. Би ч бас дунд нь энэ Бирс кино урлагийн дээд сургууль бас мэрэгжлийн ангийн багш хийж ирсэн. Бас нилээдгүй эдийн шавьтай. Бирсийг одоо дампуурны хэн хайжин дээ. Энэ одоо сүүлийн мөч хүртэл би багшилж ирсэн. Одоо сүүлийн миний гарын алганд багтах нэг 10 хэдэн 10 гаруй шавь одоо бүгд телевизэд ажиллаж байна. Азийн тэнгэртэй гэгэн Монгол минь. Би биендээ туслах үедээ туслаад багшаасаа бас зөвлөгөө авах үедээ аваад одоо би ер нь бас их зөвлөгөө өгөхөөсөө илүү шавнараасаа эргээд зөвлөгөө бас их авдаг болсон байна шүү дээ. Орчин үедээ нийлцэж алах яа багшаа бас нэг иймэрхүү юм байдгийг одоо бол ийм болцоод байна те. Таны үед энэ яг хуу таны хэлж байгаа наа сургамжчин зөв. Гэхдээ одоо үед бол яг ийм болцсон шүү. Тэгвэл ер нь бол амьдрал гэдэг өөрөө давтамжаар явдаг болохоор одоо нөгөө хэлэх үг нь өөрөө болохоос биш. Үйлдэл нь цаана эргээд яг хүн дээр тусч байгаа үйл явдал нь өөрөө нэг л зүйл гэдгийг би дандаа ер нь хүн болгонд тийм шавнартай ч хэлдэг. Одоо өөрөө ч гэсэн дандаа тэгж бодож байна. Ер нь бол яг тийм шүү дээ. Тэрээр хамт олон найз нөхдийнхөө дунд Бамбрууш гэх албан бус нэртэй. Түүнийг Эрдэнэ баяр гэж дуутахаас илүүтэйгээр Бамбрууш гэж дуудана. Энэ нэрнийхэн тухай асуусан юм. За би наадах Бамбрууш гэдэг нэрийг чинь тэр Бушгүйгийн үлгэргээ кинонд явж ирсэн гэж би яриад шүү дээ. Тэр үед би авсан юм. Тэр үед одоо нэг жижигхэн жоохон бор банд нэг шалдан нүцгэн үхлийн ямар өлтөй маргад тэгтээ нэг боо өнжөлөд одоо нэг
хөөрхөн зургнуудыг тэгээд нөгөө кино Баццгийн тэр киноны нөгөө юм шулмын дүр тоглолдог шүү дээ. Тэгээ нөгөө шулмынхаа хувцсыг өмсөөн нөгөө нэг том буул чулуу болгоод тэрний наа ингээд орилоо зогсдог шүү дээ. Тэгээд тэрийн одоо зураг эхлэхээс өмнө тэр гэрлүүн алавтай юм шиг би өөрөө бүжиж чаа тэрнээсээ айгаа чочжгүй гэдэг нөгөө тэгээд шалтны үсэх юм уу гэдэг тэгсэн чинь нөгөө зургийн дараагаар зохион байгуулагч нь дэлэггүй ажиллаж байсан. Тэр арчаал тэгсэн гэсэн манай аав бамбруу шиг хөөрхөн овгүй бор юм амжуулсан фонтог гүйж ингээл тэгэл тэрнээс хойш бамбрууш гэдэг нэр ерөөсөө ер нь бол киноныхын анх өгсөн нэр. Зургийн дарга зохион байгуулагч дэлэггүй навд өгсөн нэр. Тэр нэрийг авснаас хойш одоо бараг 30-40 жил шахуу энэ нэртэй л явж байна. Телевизд ч байсан намайг бамбрууш, кинонд ч байсан бамбрууш, юунд сургуульд ороод багшилсан ч бамбрууш багшаал гин одоо сүүлдээ бүр Эрдэнэ гэдэг нэр байхгүй. Одоо арай сүүлийн 1-2-3 жил арай гайгүй байна. Бас нөгөө улс төрийн тогоонд ороод удацсан болохоор тий. Улс төрийн тогооныхаа одоо бас шууд тэгтэл энэ зарим нь бол нөгөө арай гайгүй дотон харьцаад улсууд нь бол бамбруушаал гэдэг шүү ихэнхдээ. Галын ширэгтэй гэгэн Монгол, газрын хүйстэй гэгэн Монгол, тэнгэрийн Монгол, тэнхээ түмний үр удам гэгэн Монгол. Би 90 оноос өмнөх амьдралаа бол илүү их дурсаж явах дуртай. Бид нар 10 жил байхдаа илүү их идэвхтэй байсан баг. Эвлийн ажилд үйл ажиллагаанд оролцсон. Эвлийн ажилд эвэлд хэлсэн, пионерт хэлсэн гэж тэр пионерт хэлсгийг та хэд бас мэдж л зах зах юм тий. Пионерт одоо дараагийн тоо элсүүлнэ гэхэд тэр дүрмийг ягштал 7 хоног өдөр шөнөгүй чэйжлэн яаж хэлэх үү? Би тэгээд пионерт хэлсэдээ нөгөө гаскага яаж явах вүлээ тэрийг эцгийхээрээ заалгана тий. Бүр тэрэндээ мөр. Тэгээд пионерт хэлсэхэд асуудаг нэлээд хэдэн асуулт тий. Сүхбаатарын хэлсэн энэ Цэдэн балын хэлсэн ямар үг байсан тий. Хүн бүр баг болчраас ихэнх туйлын аж ахуйч ариуч хямгч байх хэвээр тэр бүх самбар тэр бүх одоо гурайнуудыг тий. Тэгээд дээрээс нь тэр пионерын тэр дүрм мөрөн бүгдийн чэйжлээ тэрийг яс болгоод бүр толгоондоо суулгацсан хойно элсүүлдэг. Тэгээд тэр нь өөрөө элснээсээ гадна дараа би үнэхээр хариуцлага үрж байгаа юм шүү. Монгол улсын хэмжээнд гэдэг имийг бүр сэтгүү ясмахан шингэсэн байсан байна. Тэр хүмүүжлэр явсан. Одоо миний үеийг тэр үеийн одоо бид нар багийн социализмын хамгийн сүүлийн үеийг өмсгээд байгаа. Тэр үеийнх одоо бидний үеийг ч гэсэн одоо бүгд л ярьдэн шүү дээ. Тэрийг сурж исэн тулдаа бид нар өнөөдөр илүү их нуруутай байгаа. Юм хөө илүү их түлхүү дарваад юмд орчихгүй тий. Буруу зүйл хийчихгүй. Буруу зүйл хийж байгаа юм дандаа анхааруулж хийдэг. Засхийг боддог, оролддог. Тим хэмжээнд өгсөн. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Ерөөсөө Монгол 90 оноос өмнө нэгдмэл байж чадсан. Нэгдмэл нэг бодлоготой байж чадсан. Их орон сэтгэлтэй байж чадсан. Тэ? Тэгэд бүгд доор дээргүй хариуцлагатай байж чадсан болохоор бүх зүйл ок байсан. Одоо энэ эрүүл мэндийн салбар гэхэд энэ олон хүүхдүүд Улаанбарханаар өнгөрлөө гэдэг улаан цагаан худлаа яриа сууж шин. Үгүй ээ Улаанбарханаар өхөөгүй шүү дээ. Хууч өвчтэй байсан шин аав. Юу гэсэн үг хүүхэд ямар өмнө хууч өвчин байдгийг би. Дөнгөж төрөөд нэг жил болж байгаа хүүхэд ямар өмнө хууч өвчин байх юм бэ чи. Эрүүл сарвал гээд эмнэлэг нь эмчнэр нь үлгээж яваад сувлагчнэр нь үзээд эцэг их нь аваад асраад жил болгоод тэр хүүхэд ямар өмнө хууч өвчин байсан. Цаг тухайд нэг вакцины хийлгээ явуулсан. Яах вэ гэдэг. Нийтээр одоо зүгээр ингээ саяны сүүлийн юмыг сонсоход тий. Ингээд одоо орчин үед яг өнөө үед яг энэ цагдаар бид нар бухимдахгүй байх ямар ч боломжгүй болчиход байгаа. Яг тэгвэл дээр байгаа нь бүгд худлаа яриад байдаг. Тэгээд доороос нь байгаа нь бас худлаа яриад байдаг. Хэмжээндээ худлаа яриад дундаас нэг ч үнэн бодтой зүйл гарч ирэхгүй. Азийн тэнгэртэй гэгэн Монгол минь. Эмэгтэй хүнийг бол магтахгүй байх юм бол аргагүй гэж хэлдэг тий. Тэр бол зөв үнэ. Ерөөсөө эмэгтэй хүн байж иж бий болсон юм болохоор ямар ч байсан эмэгтэй хүн үнэхээр төгс төгөлдөр бүх тохиолдлоор яг тэртэй л адилхан манай гэр бүлийн хүн адилхан төгс төгөлдөр сайхан гэр бүлийн одоо гэрэл гээгэн хүүхдээж сайхан хүмүүжүүлдэг бас бид юу хандаач бас сайхан зөвлөгөө өгчдөг. Өөрөө ч хүний үг сонсож дуулахтай их сайн тий.
Өөрийнхөө алдаа завхарлыг эмэгтэй хүн чинь илүү хурдтай засч чаддаг юм шүү дээ. Бид нар болохоор чаддгүй. Одоо чи юмд ийм алдаа байна гэд надад 7 хоног хэлж ижил миний тэр алдааг засуулна үхээс биш. Би тэр алдааг сонсч шууд засчдаг л. Эрэгтэй хүн чи яагаад гэвэл тийм омглон зан тэгээ огшсон сэтгэл би энэ гэрийн ч гэдэг юм уу энэ юмыг одоо би ихлүүлсэн би хийсэн юм чинь алдаа гаргацсан байсан ч шууд ингээд эхнээс уучлахгүй байхад одоо яа тийм ичдэг юм уу санаа зовд юм уу тэр байдлаараа бас тэгээ болдгүй юм шиг байна. Энэ нь бол ихэнх төгөөл эхнэрийн зөвл гэж ярьдэн штэ одоо тэгж хэлэхгүй бол бас өнөө шин айгүй бол тэгээд бандан дээр хоноход байна штэ. Телевиз, радио, кино гэд түүний ажиллаж хөдөлмөрлөж байгаа салбар нийгэм эдийн засаг, хүмүүсийн харилцаа, сэтгэл зүй зэрэг олон төрөл зүйл рүү холбогдно. Тэрээр Монгол Улсын хөгжил аюулгүй байдлын тухай ярихдаа Аливаа улсад олон шашны урсгал орж ирэхэд тэр улсын орн эвдэгдэж устж үгүй болно. Энийг би ч хэлсэн юм биш. Эрдэнэт бүгд мэдж байгаа тийм. Бүгд ярьсан. Нэгд хоёрт гэвэл хятад бол тэр күнсийнхээ сургаалыг чиглэл болгож өнөө хүртэл явж байгаа нь үнэн зөв. Тэд ягаад гэвэл нөгөө нэгдмэл бодлого гэдэг юм чинь байна шүү дээ. Манай улс 92 он хүртэл нэгдмэл бодлого байсан уу байсан. Улсын орон хөгжсөн өнөөгийн бид одоо ингээд хэрүүл хийгээд уул уурхаа газар шоргоо ухаад авж идээд би мөнгөтэй болъё явж байгаа энэ нөхдүүд чинь нөгөө 90 оноос өмнөх нөгөө улсуудын л гавьяа шүү дээ. Монгол улсыг өнөөг хүртэл энэ хിവэр нь байлгаж өгсөний ач гавьяа байхгүй. Тэдний ач гавьяаг бид нар өнөөдөр даагаад хойч үедээ өвлүүлээд явах тийм бярт хийх оюуны бяд алга шүү дээ. Боловсрол байхгүй шүү дээ. Зөвхөн шунал байна. Атаархал байна. Хорсол байна. Одоо бие биенээ алхахтч бэлэн болцсон байна. Дуртай хүнд нэгийг алдсан байна гэж маргааш өглөө нь ярьчихлээ шүү дээ. Нэлхэ хөвгтөө хүртэл хазж байгаа алдчих шүү дээ. Зодж байгаа алдчих шүү дээ. Нэмэгтэй хүн хүртэл хүн алаад эхэлчихлээ шүү дээ. Инхлээр л 90 оноос өмнө бол тийм байгаагүй. Бүгд нэг. Байсан ч цөөхөн хэмжээнд байсан. Тэрийг дарж чаддаг байсан. Тэрийг хариуцлага гэдгийг ойлгуулж чадчихсан байхгүй. Нэгдмэл чанар гэдгийг ойлгуулж ирсэн байхгүй. Их орон сэтгүүттэйсэн байхгүй тэр усууч. Би бол дэлхийн Чингис хааны академиг одоо хүн болгоно л муулаад идэв. Уг нь бол буруу. Тэр Давааним гэдэг хүн чинь Чингисийн одоо чиг үүрэг бодлого тэр үед хариуцж ийсэн хийж ийсэн те түүхэн мөн чанарыг бүгдийг судалсан таньсан хүн байхгүй. Олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн хүн байхгүй. Би өөрөө 2012 онд 13 онд тэр дэлхийн Чингис хааны академи одоо Imperial House гэж сургалт өгдөг. Төрийг удирдах ёс зүйн хичээл. Тэрийг одоо тэр сургалтанд суугаад Чингисийн одоо тэр юугаар Imperial House сургалтаар академик цолыг хамгаалсан олон улсад хүлээн зөвшөөрүүлж хамгаалсан олон улсын одоо дэлхийн Чингис хааны академич жинхэнэ гишүүн гэсэн үг. Тийм болохоор ер нь бол юм наанта цаантай гэхчээр би үзэгчдтэй бас хандаж хэлэхэд Чингис гэдэг нэрээр бид нар одоо сүүлийн олон жил амьсгалж байна. Өнөө хүртэл явж ирсэн. Ер нь бол тэгтээ буруугаар ашиглаж явж байгаа усуд их байна. Тэргээ болооч ээ л гэж хэлнэ. Энийгээ эхлээд түүхээ тэр хүнээ бүр таньж мэдсэн хойноо ашиглаач ээ. Буруу зүйл дээр бити ашиглаад байгаа ч ээ гэж. Их оронч байх ёстой. Нэгдмэл бодлоготой байх ёстой. Хариуцлагатай байж. Ингэсэн тохиолдолд улс хүссэн өсөөгүй өөрөө хөгжинэ. Яг тэгвэл хүн болгон өөрөө, хүүхэд болгон өөрөө хариуцлага гэдэг юм ойлгож байна. Эцэг их хүртэл хариуцлага ойлгож байна. Тэгвэл эцэг их очиод хүүхдэд зодоод байхгүй. Тэр элдв амьтан очиод хүнтэй алаад байхгүй шүү дээ. Би хариуцлагатай гэдгийг мэдж байгаа. Азийн тэнгэртэй гэгэн Монгол минь. Би боддог байсан. 86 онд 87 онд би бас 10 жилд байсан. 7 дугаар ангийн үед байсан баг. Тэгэл автобуснаас суугаад ард кино театр дээр буугаад Орсын элчингийн хажуугаас алхаад залуу тэнгисийн ортон руу дугуйлгоо явдаг байсан баггүй. Өдөр хичээл тараад 1:30-аас тарчаад өглөө хичээл орно шүү дээ. 1:30 тарна. Гэртээ хараад нэг юм идсэн болоо цүнхээ аяал
Буцаа солиод тэгээд буцаа тийшээ гүйдэг. Тэгээд явж байхдаа би автобусанд боддог. Хүн болгоныг хараад сайн байна уу та гэд мэдлж хэмсэн гээд данс танихгүй юм даа гин. Айгуул намайг тэгээд танихгүй үнтэй тэгээд мэдлэхээр уурлах байхтай гэж боддог гэсэн. Тэгээд бодоод нэг удаагүй байсан чинь хин балбургоо ичлгүй монголчууд минь сайн байна уу? Би та бүхнийг харах болгондоо автобусанд дайралт, удамжинд дайралт болгондоо та нартайгаа мэдлэмээр санагддаг юм а гэж шүлэг гарч ирсэн байхгүй, битсэн байсан байхгүй. Тэгээ би бодож ирсэн. Миний энэ бодол бас буруу биш юм байна. Тэгтээ би тэр шүлгийг санаа манааг нь хийсэн, тэр хүн тэгж өгөө тэр битсэн гэж байгаа юм биш шүү. Зүгээр би тэгж боддог байсан үе байсан. Тэсэн чинь тэр эргээд бас л тэр том усуудын хардаг байсныг би бас тухайн үедээ 6 7 дугаар ангитай бас харж исэн юм болов уу гэж одоо би өөрөө боддог. Тэр мэдтэр би ер нь бол намайг яг энэ Монгол улсын энэ хавтгай талбай дээр төрүүлээд өнөө хүртэл ийм амжилттай боломжийн сайхан би бага амьдралдаа би хизээч гутардаг гондгүй энэ сайхан амьдралдаа ингэ явж байгаад төрүүлж өгсөн ээж авд хамгийн ихэнд баярлаа гэж хэлмээр санагдیں۔ Тэр хоёр минь хичнээн бурхны оронд байгаа ч гэсэн тэр хоёртой баярлаа. Тэгээд дээрэс нь одоо өнөөдрийн хүртэл надтай энэ амьдралын хатуу хөртөө бүх юмыг туулж яваа миний ах эгч нар тэ гэр бүлийн хүн хүүхдүүд маань тэ тэд нартай бүгдэнд нь мэдээж юуны өмнө баярлаа. Тэгээд дээрэс мэдээж баярлах хүн олон шүү дээ үнд чинь. Одоо нөгөө эд дайныг сургасан багш нар тэ бүх одоо энэ амьдралын зам руу бас тодорхой хэмжээгээр зааж оруулж өгсөн. Болохгүй юмыг дэнсэлж өгсөн бүх багш нартай бас талархаж баярлж байна. Ер нь бол Монгол гэсэн энэ хавтгай талбай дээр амьдарч байгаа нийт монголчуудаа бүгдэнд нь баярлалаа. Та нар маань хаач явж исэн би их орныхоо энэ 21 аймгаар явж утсан хаач явж исэн дайл цайлж те мэндийн зөрөөтэй байдагт чинь талархаж явдаг шүү. Та нарын минь хувь заяа буян шиг үргэлжийн мөнхөд намайг төсч явдаг юм аа. Баярлалаа. Та нарт минь ад жаргал амжилттай сайн сайхны бүхнийг хүсье өрөөё. Үр хүүхэд хойч их орон газар очин үеийн үед удам өгсаагаараа нэр алтар нь өндөрт өргөж явгээ гэж. Яа. Зөв үйл хэрэг гэдэг зөвхөн зөв байхын нэр биш үлээ. Зөв рүү зөвлөдөг, чиглүүлдэг нэгэн эрхэм хүмүүний тухай гэгэм Монгол нэвтрүүлгээрээ та бүхэнд хүргэлээ.